Жин хасаж эхэлсэн эхний 3 сард бид бүгдийн биеийн хамгийн хүнд том жингүүд маань хасагдчихэдэг. Учир нь энэ эхний 3 сард та бид бүгдийн бие гүн цэвэрлэгээ явуулалттай холбоотой. Цэвэрлэгээний талаар бид нар маш олон төрлийн ойлголттой байдаг. Цэвэрлэгээ, бие цэвэрлэх, детокс хийх гэдэг. Эдгээр олон мэдээллүүдийг авахдаа бид нар юу гэж боддог вэ, хөвчлэн анзаардаг вэ гэхээр та бид бүгд гизэн дотор байгаа хуримтлал буюу хоол хүнсний бохирдлыг биенээсээ гадагшлуулах гэж ойлгодог. Тэгвэл та бид бүгдийн биед цэвэрлэгээ хэрхэн явагддаг вэ гэдгийг бүгдээрээ анзаараад үзэх хэрэгтэй. Бид бүгдийн биеийн эрхтэн систем өөрөө бодис солилцоо буюу асар төвөгтэй нарийн системийн дагуу явж байдаг. Энэ бодис солилцоонд бид нар тусалснараа бие цэвэрлэх энэ арга замд суралцсанараа зөв цэвэрлэгээ явагдаж үүнийхээ үр дүнд та бид бүгд жингээ хасаж, магадгүй жингээ хасаж эхэлсэн эхний 10 хоногт өнгөн цэвэрлэгээ явагдаж, энэ өнгөн цэвэрлэгэнд бид бүдийн арьсан дээр харагдаж тийм ээ. Ингэж бид нэр зөвөр эрүүлэр жингээ хасах боломжтой байдаг. Бид бүгд яагаад бохирдсон юм бол та бид бүгдийн өнөөгийн амьдралд идэж ууж байгаа хоол хүнсний сонголт хэрэглээ цаанаасаа бид бүгдийн бид илүүдэл үүсэх бохирдол ихтэй байгаад байдаг. Ингээд бид бүгд илүүдэлжинтэй болсон байх тусам 5, 10, 15, 20, 30 кг-ийн илүүдэлжинтэй байх тусам бид бүгдд илүүдэлжингийн бонус буюу бодис солилцооны хямралууд маш өргөн хүрээгээр илэрж идэг. Ууртай уцаартай болох, стресстэй болох, биеийн галбар таалагдахгүй байх, биеийн арзмаар өсөх, үүнээс холбогдож өөртөө итгэлгүй болох, ингээд бодис солилцооны хямрал, нойргуудл гэх энэ бүгд маань дагаж иж байгаа. Үүнээс үүдээд бид нэр гаднах энэ биеийн харагдж байгаа галбарыг бүтээхийн тулд дотор галбар засагдаж, гуайлаг сайхан болсноороо буцаад гадар галбар засагдана. Хэвлийн тойрог маань нарийнхан болно гэж бүгд ойлгож болно. Ингээд эмэгтэй хүн бэлхүүс нь 75 см, эрэгтэй хүний хэвлийн тойрог 90 см-ээс дээш байх юм бол таны бие үнэхээр цэвэрлэгдэх шаардлагатай болсон байна гэж та бодож олно. Хэрхэн цэвэрлэгээ хийдэг вэ гэхээр хаврын 2, 3, 4 сараар цэвэрлэгээ хийх, жин хасаж эхлэх энэ бүгд тохиромжтой улирлаадаг. Учир нь хүний элэг цэвэрлэж яадаг. Үүний дагаад хүний биеийн бүх зүйл биенээсээ гадагшлахад бэлэн болсон байдаг. Бүгд хэтрүүлэн өлсөх, нэг хүнсний бүтээгдэхүүнийг өдөржин туршид идэх, ингээд баг калори авах, ядрах энэ болгоноос бие цэвэрлэгддэггүй. Эсвэргээрээ харин зөв тэнцвэртэй хооллох, дасгал хөдөлгөөн хангалттай хийх, усаа уух гэд энгийн эрүүл амьдралын хэм маягийн аргуудаараа цэвэрлэгдэх боломжтой байдаг. Хүмүүс жингээ хасаж эхлэхдээ ихэвчлэн дэглэн барих, ямар нэгэн байдлаар цэвэрлэгээний детоксын програм эхлүүлэх гээд эдгээр зүйлсүүдийг хэрэгжүүлдэг. 14 хоног, 1 сар, 2 сарын хугацааны эдгээр цэвэрлэгээний хөтөлбөрүүд маань буцаагаад бид бүгдийн биед жин нэмэх үндсэн суурин болчихсон ажиглагддаг. Тэгвэл эсвэргээрээ бид нар амьдралын хэм маягаа өөрчлөх, буцаагаад бидний энэ жин нэмсэн амьдралын хэм маяг руугаа алхахгүй байх нь та бид бүгдийн галбарыг засаж биеийн жин, шинэ биеийн бүтцийг бүтээж яадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг бид нар яг л эрвээхийн шиг харж болно. Нэгэн цагт үрт авгалтай байсан амьтан хувирсаар эрвээхийн хувирлалдаг. Харин үзэсгэлэнт эрвээхээ болсон эрвээгээ буцаагаад тэр өдрүүгээ явж чаддаггүй. Яг энэтэй адилхан бид нар амьдралынхаа хэм маягийн өөрчлөлтийг эргэл буцалтгүйгээр хийх сонголт шийдвэр гаргасан тэр цагаас эхлээд бид бүгдийн биеийн бүтэц өөрчлөгдөж, сайжралж, шинжилэл гэдэг зүйл явагдаж эхэлдэг байна. Ингээд энэ өөрчлөлт маань бид бүгдийн биед юугаар ирдэг вэ гэхээр зөвхөн хоол хүнсээр ирдэг. Анзаараад үзэх юм бол бид бүгдийн хооллолт юу ийдсэн, хэр унтсан, ямар хэмжээний ус уусан гэдэг маань бид бүгдийн биеийн галбарыг бүтээж яадаг. Одоо энэ бүргэрийг бүгдээрээ хараад үзэх юм бол улаан хоолойг давтлаа бид бүгдийн биеинд амт гэдэг зүйлийг мэдрэж яадаг. Амт шинжтэй ингээд илүү сайхан амттай зүйл намайг одоо ийм мэдрэмжийн төрүүлжин гэдэг энэ бүх мэдрэмжүүд гарч ирдэг. Үүнээс хойш задраад ирэхээрээ бүх хоол хүнс маань ямар нэгэн байдлаар шин тэжээл болж хувирдаг. Ингээд сайн муу, нүүрс ус уург өөхтөөс эрдээс аминдам ус шингэн гэдэг эдгээр зүйлсүүд болж хувирж яадаг юм аа. Тийм учраас бид нар алган дээрээ тавьсан хоолыг хараад илчлэг калори тооцох чадвартай миний биед ороод хэр хэмжээнд бохирдол болох вэ? Хэдэн хувь нь хоол хүнс болох вэ гэдэг тал дээр нүдэн баримжаагаар тооцоол хийж сурсан цагаас таны жин хасалт илүү зөв тэнцвэртэй явагдаж эхэлдэг байна. Бүгдээрээ жин хасалтыг хараад үзэх юм бол цэвэрлэгээ буюу хамгийн түрүүнд та бид бүгдийн илүүдэл, биеийн хуримтлагдсан бохирдлуудыг бид нар гарах гэдэг. Энэ цэвэрлэгээ маань яаж явагддаг вэ гэхээр хэрвээ та илүүдэлжинтэй байлаа гэж бодоход хит үлсэн дэглэм, хитрүүлсэн гүйлэгдэг тийм ээ. Эсвэл өдрийн туршид нэг л зүйл иддэг. Энэ хоолны дэглэмүүд маань яадаг вэ гэхээр таны биед таны өөхний эсүүдийг өдөөж өгнө. Ингээд та гүйлгэж эхэлдэг. Өдөрт 2, 3, 4, 5 удаа магадгүй гүйлгэн таны бие хөнгөрж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Ингээд 7, 14 хоногийн дараа гинт ядарч эхэлдэг. Ингээд ядарч үлссэн өөхний эсүүд буцаагаад яадаг вэ гэхээр нөгөө өөхөө илүү их хэмжээгээр жингээ нэмээд эхэлдэг.
илүү их үлсгэн, хүнийг стресстүүлнэ. Чи сая 7 хоног үлссэн чи одоо жоохон идчих. Чи сая 14 хоног хичээсэн чи одоо 3 удаа л идчих гээд. Тэгээд энэ одоо л идчих гэдэг энэ мэдрэмжэн дээр яадаг вэ гэхээр хүн нөгөө тууштай байдал гэдэг зүйлийг алдснараа буцаага жингээ нэмээд эхэлдэг байна. Энэ эрүүл зүй тэнцвэртэй жин хасалт гэдэг маань яадаг вэ гэхээр урт хугацаанд үргэлж ирдэг. Энэ бол ерөөсөө урт хугацааны марафон. Хамгийн бага 12-7 хоног буюу 3 сарын хугацаанд та жингээ хасаж эхлээд эхнийхээ хүнд том жинг хасах хэрэгтэй. Ингээд үргэлжлүүлж бид нэр 6 сараас 1 жилийн хугацаанд энэ жингээ барьснараа таны эрүүл төвөрчин тэнцвэртэйгээр бий болж бүтэж байдаг. Эний жин хасалт яаж явагддаг вэ гэхээр шин тэжээлэхдээ калори багтай хоол хүнсийг өдөрт 4-5 удаа сонгож идснээрээ биеийн дэх өөхний эсүүд идэвхжээд биенээс бодис солилцооны эрчимд орон гадагшилж эхэлдэг. Ингээд биеинд байгаа өөхний эсүүдийн тоо цөөрснөрөө та хэвийн жинтэй урт удаан хугацаанд үргэлжлэх боломжтой болж ирнэ. Ингээд бид нэр энэ эсийн цэвэрлэгээ явагдах үед та бид бүгдийн эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны байдал, биеийн эрч хүчний байдлууд асар өөр түвшинд очиж өөрчлөгдөж ирдэг. 1 кг жин нэмсэн тутам нэг ширхэг зовёр бие дээр нэмэгддэг бол буцаагаад 1 кг жин хасах тусам дахиад 10 өөр шинэ мэдрэмжүүдийг мэдэрч яадаг байна. Та өөрийгөө цааш шинээр олж нэ, та өөртөө итгэл та өөрийнхөө хөнгөн шингэн байдал дуурж ирч хүчээр оргилж ундарч эхлэх болно. Хэрвээ яг ийм циклээр таны жин хасалт явж байгаа бол та маш зөв биеэ цэвэрлж, маш зөв жингээ хасж байна. Бид бүгд цэвэрлэе гэж нэрлэхээр ямар нэгэн байдлаар өөр хоол хүнс бэлтгэх юм байна. Өөр илүү экстрим зүйл хийх юм байна гэсэн хүлээлттэй байдаг. Гэтэл маш амархан, маш энгийн цэвэрлэгээ хамгийн түрүүнд усан орчинд явагдахаас эхэлдэг байна. Ингээд бид бүгдийн биеийн бодис солилцооны эрчим маань бүх зүйл маань усан орчинд явж байдаг. Эсүүд усан орчинд шинжлэж байдаг. Ингээд бид бүгд усны хэрэглээг тэмцэлтэй зөв байлгах гэсэн мэдлэгийг мэддгээрээ хангалттай бас харин та өдөрт ууж байгаа ус цайны хэрэглээгээ хэмжиж ууж хэвшснээрээ таны бие маш зөвөр хөнгөнөөр цэвэрлэгдэх процесс үндсэн суурь маань бүрэлдэж өгдөг. Үүнийг хэрхэн дэмжиж болох вэ гэхээр эслэг болон антиоксидантаар баяжуулсан хоол хүнсээр бид бүгдийн бие эсүүд өөрөө өөрсдөө шинжлэгдэх боломжийг олгож идэг. Хоол хүнсээ тэнцвэржүүлсэн орц найрлагатай буюу шин тэжээлтэй өөрийн биед ашигтай хэрэгтэй калори багтай хоолтыг та өдөрт 4-5 удаа заавал идэх ёстой. Ингэж идэж чадсанараа бид бүгд бодис солилцооны идэвхжилт бие маань ороод бие нь өөрөөрөө цэвэрлэгдэх процесс орж идэг. Учир нь бид нар анзаараад үзэх юм бол хоол идлээ. Энэ хоолыг бид нар биед хэр их үлдэж гин, хэр их нь гадагшилж гин, тархинд, нүдэнд, цусанд, арьсанд яаж нөлөөлж гин гэдгийг өөрөө мэдхгүйгээр энэ хоол маань өөрийнхөө ажлыг хийгээд биенээс гархан гараад үргэлжлэх нь үлдсэн байдаг. Ингээд анзаарахгүй явсаар бид нар магадгүй жин нэмсэн байдаг. Тийм учраас бүгдээрээ энэ ухаалаг бие эрхтэн системийнхаа бодис солилцоог ашиглах хэрэгтэй. Та зөв тэнцвэртэй, орц найрлагатай, антиоксидант болон эслэгээр илүү төлхөө баяжуулсан хоол хүнсийг хэрэглэж чадах юм бол таны бие өөрийнхөө цэвэрлэгдэх процессыг маш сайн дэмжиж өгнө. Сайн идсэн, сайн уусан, шин тэжээлийг сонгож хэрэглэсэн байдал маань та бид бүгдэд хизээ бий болж ажиллаа хийдэг вэ гэхээр зөвхөн унтж байгаа үед та зөв цагтаа буюу 22 цагаас өглөөний 5 цаг хүртэл унтаж чадах юм бол таны бие бүрэн тэнцвэртэй нөхөн төлж чаддаг. Ингээд өдрийн туршид эзэн хоол маань бид бүгдийн бие шингэн, шөнийн туршид бид явагдсан цэвэрлэгээ маань өглөө 5-7 цагийн хооронд биенээс гадагшилж авах хэрэгтэй байна. Бид нар энэ бие цэвэрлэгдэх цагт унтаад үлдсэн бол та тухайн өдрийнхөө цэвэрлэгээний бүх үр дүн алдчихж байгаа. Тийм учраас бид тань дахиад нэг өдөр хуримтлагдах хэрэгтэй болно. Та өдөрт 100,000 алхах хэрэггүй, та зөвхөн 10,000 алхах. Та өдөрт 10 удаа хоол идэж чадахгүй 5 удаа л өдөрт 1 удаа хоол идэж үлсэж болохгүй. Заавал 5 удаа их битгий хий, баг битгий хий, өдөр болгон хий. Бүх зүйл тэнцвэрээр оршиж идэг. Тэгэхээр таны тэнцвэртэй жин, таны байх ёстой жин гэдэг бол таны тэнцвэртэй амьдралын хэв маягийн сонголт, эрүүл амьдралын хэв маяг руу өөрийнхөө одоогийн амьдралын хэв маягийг өөрчилсөн тэр өөрчлөлтөөс эхэлдэг. Бүгдээрэнд нь жин хасах аялалд амжилт хүсье. Та бид бүгдийн өмнө 100 ирж гин, хавар ирж гин. Тэгэхээр энэ хаврын цагт бид бүгд биеийг хэрхэн арчилснаас, биеийг хэрхэн тэнхээтэй байлгаснаас дахиад бүтэн жилийн бие хүчний маань тэнхээ шалтгаалдаг учраас энэ хаврын цагуудыг үр дүнгүй битгий өнгөрөөгөөрэй. Залхуу наацаа битгий өнгөрүүлээрэй. Та заавал өөртөө ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийгээрэй гэж хүсэж байна.